Сайн байцгаана уу орой мэтргий. За тэгээд миний анхны бичлэг хийсэн би та бүхэнд Солонгост анх удаа хөл тавьж байгаа залуучууд, оюутан залуучууд одоо бүхэл төрлийн насны хүмүүстэй хэрэгтэй мэдээлэл өгнө гэж би амлаж байсан. Тэр үүднээсээ манай самуучлал дээр хэрэглэгддэг, манай каргонд хэрэглэгддэг энэ бүх зүйлүүд дээр тулгуурлаад та бүхэндээ нүүлгэлтийн ажлыг хэрхэн яаж хийдэг талаар энэ бүгдийг сураад та одоо би яг нь онл болон практикийг хослуулаад та бүхэнд тодорхой хэмжээний хичээл заана гэсэн үг. Тэрийг та сурсан тохиолдолд яг нь та анх удаа ирээд яг нь ажлын ямар нэгэн асуудалгүй ажил хийнэ гэсэн үг. Тэгээд би та бүхэндээ тодорхой хэмжээний жижигхэн тайлбар хийж өгье. Тэгээд цаашдаа би яг нь гэхэлэр энэ багсын ингэдэг тэгдэг ингээд бүгдэнд нь яаж хэрэглэгддэг те энийг ингэж нэрлэдэг гэж би бүр зургийн дараад хичээл орох болно. Тэгээ зургийн дараад практикт тулгуурлаад энийг ингэж хийдгийг шүү гэдэг би гоё гээд тайлбар хийж өгнө. За тэгээд өнөөдөр жижигхэн товчхон тайлбар хийе. За тэгээд ерөнхийдөө бол та бүхэн бүгд сонсож байгаа ах баг ингээд дөнгөж ирж байгаа залуучууд ер нь ирж байгаа хүмүүсүүд юу яадаг вэ гэхээр нүүлгэлтийн ажлыг монголчууд бацсан байдгийг. Тэр үүднээс яах нь нүүлгэлтийн ажлыг хүмүүсүүд аюу хийх дуртай. Яагаад вэ гэхээр нэгт яагаад вэ гэхээр олдоц зэгтэй монголчууд их олдоц зэгтэй монголчуудаа ажиллахад бол асуудалгүй байдаг үднээс ясаа хийдгээ. Тэгээд мөн яадаг вэ гэхээр цалин буюу ялдаан яах нь шууд бэлнээр өгдөг учраас хүн болгон хийхийг хүсдэг юм аа. Тэгээд олон юм яриад шууд тайлбарт оръё. За өнөөдөр бол яах нь гэхээр би энэ яг үнцэн хэрэглэгддэг юм одоо багс болон юмнуудыг бол би тайлбарлаж хэлнэ. За энэ хамгийн том багс би эндээс ингээд томоос жижиглүүлсэн байна. Ибул багс гэж нэрлэдэг. Энэ ибул багс буюу хүнжлний багс гэж нэрлэгддэг. Хүнжлний багс. За энд болохоор яг нь ор хүнжлэлтэйгээд юу гэдгийг тэгээ том тавилга хүртэл эдэр ингэж боос авч болдог. Энэ нарийн арай жоохон нарийнхан те энэ багсанд яадаг вэ гэхээр уд багс буюу хувцсны багс гэж нэрлэдэг. Энд яах нь вэ? Тухайн айлын бүх төрлийн хувцснуудыг сайхан боож хийнэ гэсэн. За тэгээд энэ ойжа багс гэж нэрлэдэг. Энэ яадаг вэ гэхээр тухайн айлын одоо сандлыг саана гэсэн сандал те сандлыг саадаг за мөн яах нь тодорхой хэмжээний бас дунд зэргийн тавилгуудыг бас боос авална гэсэн. За жум бокс буюу дундын багс гэж нэрлэгддэг. Энийг яадаг вэ гэхээр одоо юу гэдэг нь гутал савлах тэгэл ойр зэргийн бүхэл төрлийн жижиг сажиг юмнуудыг бүгдийг энэ боос авалдаг багсыг жум бокс гэж нэрлэдэг. За энийг хамгийн жижигхэн багсыг юу гэдэг вэ гэхээр чек бокс гэж нэрлэдэг. Чек бокс маань яадаг вэ гэхээр айлын номны багс гэсэн. Энэ яадаг вэ гэхээр тухайн айлын номыг савлна гэсэн. Боно гэсэн. За тэгээд яадаг вэ гэхээр ном болон бусад жижиг сажиг хагарч хэмдэх зүйлүүдийг энэ жижигхэн энэ багс дотор бол савлж бодгоо гэсэн. За тэгээд бас дараагийнх нь юу гэхээр пагуны гэж нэрлэгддэг энийг те. Одоо энэ яадаг вэ гэхээр одоо галтгооны хэрэгслийг сааж байгаа эмүү буюу те эмэгтэй хүмүүсийн боос савлж байгаа аяг тав мог боос савлж байгаа нүдийг бүгднийг нийшээ савлдаг байх нэ. За тэгээд бүгднийг боос савлж агаад эдвэсгээ яах нь төрж явдаг юм курума гэж нэрлэгддэг. Энийг курума. Би дараа нь та бүхэнд бүгднийг нэг мөрчлөн зургийн дараад оруулнаа. Тэгээд энэ дээр яах нь саасан юм уу, босс юм уу ингэж төрж явдаг байгаа гэсэн. За тэгээд дараачих нь юу гэхээр энийг нэрлэгддэг те. За энийг бол яадаг вэ гэхээр хаяан сүвчи буюу цагаан уут те. Энийг юунд хэрэглэдэг вэ гэхээр энэ нөхдүүдийг саахад энийг хэрэглэнэ гэсэн. Хувцас болон айлын хүнжил даваг бохдоо энийг хэрэглэнэ гэсэн. Хаяан сүвчи буюу цагаан уутыг хаяан сүвчи гэж нэрлэдэг. За дараа нь яах нь уут шар уут нураан сүвчи гэж нэрлэдэг. Нураанд энэ ягаан ч гэдэг бас олон төрөл үүдэг. Энийг яадаг вэ гэхээр нураан сүвчи буюу шар уутыг гэж нэрлэдэг. Энэ шар уут яадаг вэ гэхээр нөгөө галтгооны хэрэгслийг боож байгаа эмэгтэй хүмүүсүүд чи яах нь энийг яах нь ингэж боож байгаад энэ дотор хийдэг байх нэ. Тэгэхээр яах нь энийг зөвхөн галтгоон сааж байгаа боож байгаа тохиолдолд энийг хэрэглэнэ гэсэн. Энийг бол яах нь бусад бүх төрлийн юмыг боож байхдаа хэрэглэнэ гэсэн. За тэгээд дараа чи юу гэхээр тамны гэж нэрлэдэг. Энийг тамны одоо энэ тавилга болон бусад одоо хагаж гэмтрэх зүйлүүдийг бооцаа гадуур нь одоо ингээд боож багладаг зүйлийг тамны буюу одоо манайхаар одоо юу гэдэг юм бол за ямар ч тэгж нэрлэгддэг ямар ч тамны гэж нэрлэнэ гэсэн. За дараагийн зүйл юу гэхээр эк буюу зөөлөвчийг хэрэглэдэг гэсэн. Энийг юунд хэрэглэдэг вэ гэхээр яах нь хагаж гэмтэх болон одоо хүнд чулууд одоо юу гэдэг нь одоо ер нь л
гэмтэж одоо архитай одоо ингээд ер нь гэмтэх хэвээр хагарах хэвээр юмудыг энүүгээр боно гэсэн. За тэгээд мэдээж хамгийн хэрэгтэй эдгээс боо цавлаад ингээд хооронд нь холбох хэвээр юм юу гэхээр темпо буюу скотч юм байх хэвээр. Тэгээд энэнгүү бол хязгаарч ажиллаа өгөхгүй гэсэн. За ерөнхий мэдээлэл ерөнхийдөө ийм байна. Та бүхэн энэ бүгд эхний ээлжинд сурцсан тохиолдолд та ажиллаа мэдгүй, хэлээ мэдгүй байсан ч та яах нь нүүлгэлтийн ажлыг хийх боломжтой гэсэн үг.